За сайн уу манайхаа. За өнөөдрийн бичлэгээрээ маш олон хүмүүсийн асуултын хариулт болсон хэрхэн Нана Бананагаас гарч ирсэн зургаараа бичлэг хийх талаар зааж өгөх болно. За тэгээд бид нэр өмнө нь болохоор VO3 дээр хэрхэн бичлэг хийх талаар ингээд цуврал 3 видео оруулсан байсан. За тэгвэл өнөөдрийн бичлэг хийх арга нь болохоор хэдүүлээ VO3-ыг ашиглахгүйгээр Killing AI гэдэг сайтыг ашиглаад бичлэг хийх байгаа. За ямар ч тач бас Nana Banana дээр зураг эдитлэх тал дээр манайхны зарим нь бас асуудалтай байгаад байгаа. Тэгэхээр би эхлээд нэг зураг оруулаад тухайн зургаа нэг 2 3 хувилбараар туршиж үзэж та нарт харуулад зургийг эдит ингэж засаж янзлна гэдгийг Nana Banana дээр үзүүлээд тэгээд хэдүүлээ гарч ирсэн зургуудаараа видео болгож сурцгаая. Зураг хэдүүлээ засахын тулд gemini.google.com гэдэг энэхүү сайт руу орж ирээд мэдээж та бүхэн tools гэдэг хэсэг дээрээс нь create image гэдэг сонголтыг сонгоно. За энэ нь бол мэдээж бид бүхний зураг эдитлэх ганц гол талбар байгаа. За энэн дээр хэдүүлээ тухайн ямар нэгэн эдитлэх гэж байгаа зургаа оруулж өгөөд энэ тайлбар хэсэгт prompt бичдэг. Гэхдээ ихэнх хүмүүсд нь энэ prompt-ыг бичиж чадахгүй учраас би хүн болгонд ойлгомжтой байдлаар энэ prompt бичих гаргаад ахин нэг удаа тайлбарлаад өгье. За энэ prompt-ыг хэдүүлээ бичиж чадахгүй байгаа юм чинь шууд ChatGPT-г ашиглаад бичүүлдэг байгаа. За ChatGPT дээр юу гэж өгөх вэ гэвэл чи надад дандаа Nana Banana дээрх prompt бичиж өгнө үгээд өгөгдлөө өгчин. Би энэ ChatGPT-д өгөгдөл өгөхөд энэ надад шууд Nana Banana дээрх prompt бичиж өгнө. За Nana Banana гэдэг нь бол мэдээж ойлгомжтой те бидний зураг гаргах гэж байгаа энэхүү сайт байгаа. За би Чингис хааны морьтой хөшөөний зургийг өгсөн байна. За ямар ч тач хэдүүлээ энэ чата ингээд send тэгээд илгээч. За ингэснээр ChatGPT яах вэ гэвэл мэдээж за ойлголоо. Би чамд чи надад өгөгдлөө өг. Би чамд зургийг чинь бүтээх prompt-ыг бэлдэж өгье гин. За хэдүүлээ энэ дээр за та ямар нэгэн зургийг эдитлэх гэж байгаа бол энэ эдитлэх гэж байгаа зургаа ChatGPT-д өгөөд за энийг яг яаж эдит хиймээр байна те? Яаж засаж янзламаар байна? Яг тэр өгөгдлөө энэ хэсэгт бичиж өгнө. Би энэ морьтой хөшөөнийхөө зургийг ашиглаад яг цас орж байгаагаар гоё хувиргаж зуръя. За ингийн тулд хэдүүлээ шууд өгөгдлөө өгчих байгаа. За тэнгэр бүрхэг цас орж байгаагаар гээд өгье. За ингэхээр ChatGPT бидэнд болохоор шууд энэ Nana Banana дээр ашиглах prompt-ыг нь бэлдээд өгнө. ChatGPT хэдүүлээ зүгээр монгол хэлээр бичиж өгөөл гаргуулчихна гэсэн үг. За энэ дээр нэг зүйлийг анхаарахад энэ гарч ирсэн prompt нь монгол хэл дээр гарч ирж байна те. Тэгвэл энийг шууд англи болго гэж өгөгдлийг өгч чинь. За ингэснээр бидний гарч ирж байгаа prompt байна шууд ингээд англи хэл дээр гараад ирдэг байгаа. Тэгэхээр энийг нэдэлдээ зүгээр copy дэж аваад энд авчраа яач. ChatGPT-д өгөгдөл өгөөд асуулт асуухтаа та хэд маань заавал ингээд зургийг хамт хавсаргаад өгчөөрэй. Ингэвэл ChatGPT танд арай илүү мэрэгжлийн төвшөнд сайн prompt-уудыг бэлдэж өгөх байгаа. За цас орж байгаагаар гаргаад өгч чинь те. За хэдүүлээ энэ зургаа татаад авчи. За тэгвэл бороо орж байгаагаар хэдүүлээ өгье. За зураг маань хувираад гараад ирсэн байна. Бороо орж байгаа харагдаж байна те. Болохоор хэдүүлээ шорон шуурга тавьж байгаагаар prompt өгье. Та хэд маань зургаа ChatGPT-д өгөөд яг өөрийнхөө хүссэн өгөгдлөөр зургаа ингээд засаад янзлаад хувиргана. За тэгээд энэнийхээ дараа бичлэг болгож болох байгаа. За шорон шуурга гэсэн чинь ийм зураг гарч ирж байна. Дайчгүй. За хэдүүлээ цаад талд нь онгоц нисэж байгаа өгөгдлөө өгч үзье. Цаатлынх нь тэнгэрт онгоц нисэж байгаа. За хэрвээ та энэ шорон шуургатай зурган дээрээ яг нэмээд онгоц оруулах гэх юм бол шорон шуургатай зургийг сонгож аваад оруулаад тэгээд prompt өгнө. За би бол зүгээр энэ өөрхийн нөгөө эхний нэгдүгээр зургаа өгөөд цаана онгоц явж байгаагаар гаргаад өгөөч гэдэг өгөгдлийг өгсөн байгаа. За зураг маань гарч ирлээ. Хэдүүлээ зургийг харах юм бол цаана онгоц нисээ явж байна те. За гих мэтчлэн ингээд та бүхэн өөрсдөө энийг хувиргах байгаа. За бид нар ингээд зургаа ингээд ямар ч тач гаргуулад авчлаа тийм үү. За ингээд гоё засаад янзлчлаа. За энэ зассан зургуудаа хэрхэн гоё бодит видео болгох талаар сургая. За ингийн тулд хэдүүлээ өмнөх хичээлүүд дээр үзсэн те энэ дуу зохиох хичээлүүд дээр үзсэн Dizin.ai гэдэг ийм сайт байгаа. Тэгэд энэ гар утсан дээр болохгүй байгаа. Гар утсан дээр болохгүй байгаа хүмүүс болохоор killingai.com гэдэг энэ хүү сайт руу орж болно. Энэ сайт руугаа орж ирэнгүүтээ та бүхэн энэ видео гэдэг хэсэг дээр нь дараад орж ирээд энэ дээр видеог хувиргах байгаа. За эсвэл энэ Dizin дотроосоо шууд энд image to video гэсэн сонголт байгаа. Тэгэхээр энэ дээр нь дараад бас хувиргаж болох байгаа.
За хэдүүлээ тусад нь үзье. За дизайн дээр болохоор хэдүүлээ энэ видео image to video гэдгийг дараад оронгууд энэ дээр угаасаа ингээд нэг зураг оруулах хэсэг байгаа. За энэ дээр хэдүүлээ энэ цас орж байгаа зураг оруулчих. За ингээд цас орж байгаа зураг оруулж ирээд за одоо энийг хэрхэн видео болгох вэ гэвэл хэдүүлээ буцаад ChatGPT рүү орох хэрэгтэй. За одоо бид нэр зургаа одоо видео болгох гэж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр ChatGPT рүү орж ирэнгүүтээ юу гэж өгөх вэ гэвэл чи одоо надад дандаа Kling AI дээрх видео промпт бичиж өгнө үгээд өгөгдлийг өгч байгаа. Тэгэхээр ChatGPT-д одоо чи ямар ч өгөгдөл өгсөн ChatGPT чамд одоо Kling AI дээрх видео промптыг бичиж өгнө. За одоо хэдүүлээ энэ нөгөө Чингис хааныхаа морьтой хөшөөний цастаа зургийг өгөөд за энэ одоо зургийг яг ямар байна те тэрийг өгдлөө өгнө. За би болохоор Чингис хааныхаа нөгөө цас орж исэн морьтой хөшөөтэй зургийг нь өгөөд цасанд бударч орох гэдэг өгөгдлийг өглөө. За одоо ингэснээр одоо ChatGPT яах вэ гэвэл биднэрт одоо Kling AI дээрх видео промптыг ингэ бичиж өгч байгаа. Энийг нь хэдүүлээ хуулж аваад хаана хийж өгөх вэ гэвэл энэ дээр хийж өгнө. Энэ видео промпт гэдэг дээр. За хэдүүлээ энэ модель дотроос нь Kling AI Kling 2.1 Pro гэдэг хөлбөрийг сонгочиж болно. За ер нь бол энэ бичлэг edit зургаас видео болгох тал дээр Kling AI надад маш их таалагддаг. Арай илүү нэгтэрсэн их гоё гараад байдаг. За тэгэд энэ доор болохоор 10 секунд, 5 секунд гэд хоёр сонголт байна. 5 секунд дээр нь тавьчин. За эсвэл та одоо нөгөө дуутай гаргах гэж байгаа бол sound effect гэдгийг нь чеклээд өгнө. За миний хувьд бол дуутай бол хэрэггүй. За би өөрөө нөгөө CapCut дээр edit хийх явцдаа нөгөө цасны шуугааны чимээ оруулцдаг учраас яг гоо soundтай нь гаргах юм бол 5 одоо токен илүү гарнаа. 5 токен илүү нэмэгдэж ордог байгаа. За энэ дээр ингээд дизайн дээр болохоор та бүхэн одоо ChatGPT-гээр бичиж гаргаж ирсэн промптаа энэ дээр хийж өгвөл ингээ гаргах чинь. Kling AI дээр хэрвээ та одоо гар утсаараа орж байгаа бол энэ Kling AI болдог байгаа. Тэгэхээр Kling AI руу орж ирсэн үед бол видео гэдэг хэсэг дээр нь дараад за энэ хэсэг дээр нь хэдүүлээ. За одоо хэдүүлээ энэ цастай зураг оруулчихъя. Dizайн AI бол ингээд энэ дээр ингээ харагдаж байгаа те 5-аас 10 минутын дараа энэ бичлэг чинь бүтэн шүү гэж байна. За хэдүүлээ Kling AI руу орж ирээд энэ дээр морьтой саяныхаа цас орж байгаа нөгөө морьтой хөшөөтэй зураг оруулаад ирсэн байгаа. Гэхдээ энэ удаа хэдүүлээ жоохон промптаа өөрчлөлт өгье. Хэдүүлээ өмнө цас орж байх гэдэг өгөгдлөө өгсөн байсан. За одоо хэдүүлээ энийг жоохон өөрчилчихье. За энэ ундаа болохоор би морьтой хөшөө маань урагшаа алхаад тавцан дээрээс буугаад алхаад явах гэдэг өгөгдлийг өглөө. За нэгэсэндээ энэ морьтой одоо хөшөө маань тавцан дээрээс буугаад алхаад явнаа. За гараад ирсэн одоо промптыг нь хэдүүлээ copy гэдэг дээр нь дарж аваад энэ дөрөг оруулж ирээд энэ prompt гэдэг хэсэг дээр нь хийгээд өгнө. За энэ дээр болохоор sound effect оруулах уу гэж байна. Оруулах бол энэ дээр нь чеклээд өгнө. За энэ доороос та бүхэн одоо VIP гэдгийг сонгож өгөөд 10 секунд юм уу 5 секундтэй өн дээрээсээ сонгож өгөөд за тэгээд энийг нь болохоор нэг дээр нь тавьчихад нэг дээр нь тавиараа энэ дөрөв дээр нь тавьчих юм бол одоо дөрвөн өөр юм төстэй одоо морьтой хөшөө ингээ бууга алхаж байгаа дөрвөн арай өөр төрлөөр ингээд өөрөөр харуулсан дөрвөн видео гараад ирнэ. Тэгэхээр хэдүүлэн чинь тийм олон видеоны хэрэг байхгүй. Нэг хэрэгтэй учраас зүгээр нэгээр нь гаргачихъя. За ингээ гаргуулчих байгаа. Гар утсан дээр бол та бүхэн Kling AI-г ашиглаж болно. Компьютертэй хүмүүс бол зүгээр энэ дизайн дотроос энэ модель дотроос нь Kling AI-г ашиглаарай. Учир нь яагаад вэ гэвэл энэ дээр арай яг өөрийнх дээр нь ашиглахаар арай жоохон үнэтэй байгаад байдаг. Дизайн дээр бол хэдүүлээ арай хамаагүй бага өртгөөр олон видео гаргах байгаа. За хэдүүлээ дизайн дээрх видео маань бэлэн болсон байна. Хэдүүлээ үзье. За дизайн дээр бол хэдүүлээ зүгээр цас бодроод орж байгаа тийм өгөгдөл өгсөн байгаа. За ер нь бол нэг ийм бичлэг болсон байна. За хэдүүлээ энэ бичлэгээ татаж авахдаа одоо download гэдэг дээр нь дараад татаад авчих байгаа. За одоо хэдүүлээ саяны нөгөө нэг морьтой хөшөө маань буугаад алхдаг промптыг бас дизайн дээр өгөөд үзье. За sound effect гэдгийг чеклээд өгөнгүүт энд хоёр промптны хөлбөр гараад ирж байгаа. Тэгэхээр одоо sound effect одоо таны энэ одоо гаргах гэж байгаа видеон дээр чи яг юуны чимээ орсон байх вэ гэдгийг та бүхэн энэ промпт хэсэгт нь бас бичээд өгчөж болно.
За Killing AI дээрх одоо видео маань бэлэн болсон маань хэдүүлээ үзье. За Чингис хааны морьтой хөшөө маань давцсан дээрээсээ буугаад явах гэж өгсөн байгаа. За ингээ хөшөө маань 8 ороод явчлаа тий. За ийм болсон байна. За тэгээд энэн дээрээс та хэд маань татаж авах бол шууд энэ доор нь download гэд байгаа. Тэгээд энэ дээр нь дараал татаад авчихнаа. За дизайн дээрх видео маань бас бэлэн болсон байна. За хэдүүлээ хамт үзье. За ингээд нэг 5 секундны бичлэгнүүд болохоор ихтрэг богинохан байна те. Тэгэхээр та хэд маань 10 секундээр бас гаргаж болно. За тэгээд энэ дээрээсээ бичлэгээ татаж авах бол энэ download гэдэг дээр нь дараал татаад авчихнаа. За тэгээд та хэд маань энийг өөрсдөө туршаарай. Бас Nana Banana дээр гоё зургуудаа ингээд өнөөдрийн аргаар туршаад гарч ирсэн гоё зургуудаа ингээд Killing AI руу оруулаад Disney AI руу оруулаад Killing AI моделийг ашиглаад бас ингээд гоёор видеонуудаа бүтээх боломжтой шүү. Тэгээд энэ өнөөдрийн миний видеон дээр зааж өгч байгаа энэ Killing AI болохоор ерөнхийдөө зургийг видео болгоход маш сайн одоо дүрийг алдахгүйгээр гаргадаг ийм модель байгаа. Тэгэхээр та хэд маань энэ Killing AI-ыг заавал туршиж үзээрэй. За тэгээд та хэд маань өнөөдрийн бичлэг таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээд YouTube зүгээд дагаарай. Би дараагийнхаа бичлэгээр илүү өөр гоё сонирхолтой хичээлүүдийг оруулаад явах болно. Тэгээд та хэд маань хэмэл оюун ухааны талаарх иймэрхүү сонирхолтой хичээлүүдийг үзхийг хүсэх юм бол яг одоо энэ үзэж байгаа бичлэгэн дээр лайкээ дараад YouTube суугаад дагаад асуухыг хүссэн асуултаа комент хэсэгт үлдээгээд яваарай. Дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай guys.